Төв Азийн цээжинд орших буурал түүхтэй их Монгол улсын үүх түүх нүүдэлчдийн зан заншил ахуй соёл дэлхийн сая хүмүүсийн анхаарлыг татсаар ирсэн. Тиймдээч уртын дуу шорон хайлсан уудам тал нутаг унган байгаль өвөрмөц ахуй байдал татагдсан жуулчид дэлхийн өнцөг булан бүрээс ирж хөл дарах болсноор удаж байна. Үнэн дээр Монгол улс үүх түүхээрээч өв соёлоорооч өвөрмөц зан заншлаараач тэр үдсэлэнд байглаараач хэнийчнүүдийг хужирлах нутаг. Тэгэхдээ үүнийг мэдхийн тулд та Монгол улсын сая 566,500 хавтгай километр газрыг хөндлөн гүлд давхин туулах шаардлагагүй байна. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг тойрон орших Төв аймгийг зоригтол хангалттай байна. Ажил хэрэгч хэн бүхэнд алтан цаг анх хэмнэж ая тухтай амархын далимд монголчуудын ахуй амьдралтай танилцах боломж олдож байна. Цардмал замаар 43 км дахиад хүрэх эл газар та амарсандан сэтгэл ханамжтай байх болно. Хэрвээ та унган байгаль үдсэлэн газар амархыг чухалчилдаг бол эл нутгийн газар нутгийн онцлогийг мэдэх хэрэгтэй болов. Төв аймаг нь 78,400 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг хамардаг. Үүнээс 16,4%-ийг оймод, 36,5%-ийг тал хэрийн бүс, бусад газрыг далайн түвшнээс 1200-аас 1500 м өргөгдсөн уулархаг нутаг эзэлдэг байна. Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндий хоолойнууд нь газар тариалан тохиромжтой. Өмнөд хэсэг нь намхавтар уусгүй толгод бүхий тал хэр газар эзэлдэг юм аа. Тиймээс та Монголыг зорихтон аяллалынхаа төлөвлөгөө гаргаад авсан байхад илүүдгүй зэм. Танд Төв аймгийнхан нэгэн зүйлийг баттай хэлж чадна. Энэ нь үдсгэлэнд байгалийнхаа сайхнаар даллан дуудаж байгаа явдал юм. Тус нутагт Хэнтийн нурууны ноён өргөл асралт хайрхан 300 гаруй жил дархлагдсан Богд хаан, Нагал хаан, Бат хаан уулууд Номог түүхтэй бурхан халдуун, зоргол хайрхан, бай хаан, тосон заамар, үдсэлэн төгөлдөр гориг тэрэлжийн улс, малх, гэрэлт, шархай, ятууд, цээлийн нүд алдам талууд тайм. Тиймээс та тус нутгаар эко аялалж хийж болно. Ингэхдээ явган аялал хийж байгалийн сайхныг үзэж, шувуу амтан урам сонирхон гэрэл зургийн дуран камертан үлдээх боломж тохиох юм аа. Нэгэнтээ Монгол улсын дархан цаастай бүс эл нутагт байдаг нь танд дэлхийд хувирдсан амьтныг үзэх боломж тохиож байна гэж ойлгож болно. Тухайлбал хоёр бүх тотем зэрлэг тахийг нэрлэх байна. Түүнчлэн буг, хандгай, гахай, аргал, янгэр, ирвэс, шилүүс, булгас, уусар, хэрэм, чон, үнэг зэрэг үслэг амьтдыг ч та энэ нутгаас төвгүйхэн олж нүдэрээ үзэх юм аа. Харин та нүүдэлчин Монголын соёлын болон түүх, ёс заншлын талаар гүнзгий мэдлэгтэй болохыг хүсэж байгаа бол соёл тань мэдхэн аялалд оролцох боломжтой. Тэгвэл та манц ширийн хийд, гүнжийн сум, цогт хүн тайчийн дуу татны бичээс, төргийн үеийн цэргийн жанжин, тониугийн хөшөөм, эрдний хүн нүгүрний ноён уулын булш, өнгөтийн бэлгийн хүн чулуу, эрдний Монгол гүрний нийслэлийн төр, гуадов, ээж хад зэрэг эрдний түүхийн дурсгал, хад дээрх бичиг, сүг зураг, хөшөө орд болгостай танилцах юм аа. Үүнээс та үе үеийн монголчуудын амьдралыг өгүүлэх, түүх соёлын үнэт өв болсон гайхамшигт бүтээлийг нүдээр харж гараар барих учрал тохиолно.